За энэ манай шинэ дүүгийн GZX 100 Mark 2. За энэ бас нэлээд Сэтгэл ямар байна? Өндөр байна уу? Өнөөдөр айгүй өглөө болоод машин дэрэг болохгүй айгүй хэцүүсэн. Тэгээ янз Хей залуусаа сайн байна уу? Манай Black Team клуб дээр манай найз ирсэн байна. Тэгээ та бүхэнд манай клубын машинуудыг танилцуулцгаая. Одоо ингээд STS англиар далд авсан. Ойлгомжтой хавтаа байна. За дэрэгт бол бас тодорхой хэмжээний эрсдэлтэй. Power Expo-ээр хөрөлцөн ирээд машинда өнөртүүлэгч худалдаа авахар боллоо. Өнөөдрийн анхны худалдаа авч олсноо бэ? Йоо яа тэглээ штэ. Анхных нь За Power Expo маш гоё болж байна. Өнөөдрийн арга хэмжээ эхлэж байна. За тэгээ одоо болохоор яг дэревчийн төрөлтөө өрсөлдөх тамирчдын зогсоол дээр хөрөлцөн ирсэн байна. Маш олон гоё машинууд, маш олон тимүүд өөр өөрсдийнхөө өнгөөр эжилсээд гоё хангалтаар машина бэлтчихсэн. Уралдахад хоорондоо өрсөлдөд бэлэн болсон байна. Янз миний бро. За машин дээр дайжгөө өгдөнэ минь. Дайжгөө. За онтож амар шатуу. Ер нь жоохон дэг дугаттай дээ. Автоспорттой холбоотой ийм автоспорт сонирхогч бүх залуучуудад зориулсан. Тэгээ яг техникт зориулсан шинэ төрлийн бензин Монголоос ороод ирсэн хүргэлтээр спортыханд хүргэж өгч байгаа юм байна. За энэхүү бензинийг хэрэглэснээр бол одоо 98-гээ дээрээс нь автаа өсгөх шигээд авах шаардлагагүйгээр тухайн автомашины моторын хүчин чадлыг бол 100% гаргах хүчин чадалтай ийм гоё нагаар үлдээдэггүй ийм бензин орж ирсэн байна. За бензиний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг мэдээж энэ байгууллагын бас Facebook пэйжээр нь холбогдоод авах боломжтой. Гэн бас нэг про стикер наах гэж байна. За сэтгэл зүй ямар байна? сэтгэл зүй за яг хоо 1 жил алгасаад 23 онд хамгийн сүүл тэмцээнд орсон. 1 жил өнжөөд одоо 2 дахь жил дээр тэмцээнд орж байна. Бэлтгэл ер нь бол хийж амжаагүй машин зэрэгний саадлаа жижигхэн саадлаас болоод одоо бол яг хоо сайн нэг гараад ирсэн тэгээд ерөөдөө давгүй байна. Машиндаа ер нь бол одоо л нэг яг шинэ авсан машин болохоор дасаад одоо ерөөдөө нэг давгүй л болж байна. За амжилт хүсье. За баярлалаа. Ногоогоо ингээд ачаа биштэй байна. За одоо онооны гараа хийх гэж тэгээ шинэ дугуугаа ухсраад гараа. Энэ дугуй одоо дурлаа халуун илүү нөшөө илүү гоё зурах хэвээр урагшаад бүтгэл нөшөө илүү сайжрах хэвээр мэдээж илэгдэл бол өмнөх шигээ бол удаан илэгдэнэ. Тэгээ одоо яг онооны гараан дээр л юм харагдан давах юм. За гараа амжилттай юу? Гараа амжилттай. Гайгүй болчихлоо. За одоо бид тээр гараа нахад бэлдэж байна. Удахгүй гарах гэж байна да. Энэ 2025 оны хамгийн анхны тэмцээн Power Expo эхэлсэн байна. За одоо ингээд онооны гараанд гарах гэж байна. За мэдээж хамтран ажиллагч байгууллага Toyo Tires, Lindum брэнд. За тэгээд өшөө олон бас
хамтран ажиллах байгууллага зөндөө байна. За яг онцлог хэлэхэд Линлун брэндийн дугуугаар энэ жилээс яг уралдаж эхлэж байгаа. Тэгээ энэ дугууны гол үзүүлэлтүүдийг ер нь бас туршид тестэлж байгаа. Тэгээ энэ одоо энэ гарах цагаа гараад ирсэн Линлун брэндийнхаа дугуйг ер нь бас тодорхой хэмжээнд тестлэж байна гэсэн үг. Өмнө нь бол бид нэр тестлэхдээ сэрүүхэн нэмэх 10 доторх градус тестлсэн. Одоо бол 22 20 орчим градус тестлэж байна. Тэгээ энэ үед дугуй маань ямар байх нь өшөө илүү гоё зуурах нь уу яах нь тэгээ тестлж үзэндээ одоо. За энд манай од 24 номертай. За ард нь 59 номертай. Ганаа маань. Онооны гараандаа бэлдсэн байж байна. За гараанд намжлах гэсэн юм да. За баярлалаа анда. За ингээд тэмцээ үзэж байна да. Инженер хэн гэсэн бэ? Инженер гард. За энд Энэ жоохон зэрэг доошоо. Зэрэг доошоо. Механик инженер. За тэмцээ хэр болж байна хоёрт? Стидэл. Одоохондоо манай багийн тамирчид 1-2 гараагүй л 1-2 хүн гарлаа. Тэгээд одоо яг гарах гээд нэг машинаараас гарах гэж байж байна. Тэгэл одоо л тамирчнаа гарахаар тэмцээн хэр гоё болох нь харна да. Одоо л доглож эхэлж байна гэж байна. Чиний хувьд? Миний хувьд за. Дугууныхаа болтой чангаснаа да. Дугууны болч чанга. Жоох тэрэнд санаа зовоод идэх. Манай инженер ингээд ихэндээ боловсруулаад ерөөс гараараа юм хийдэг юм инженер. За STS нэгдгэр дараа дууссан байдیں۔ Одоо STS шилдэг 32 байна. Одоо хоорондоо баадлын энд үзүүштэй болно да. Тэгэхээр тэрний дараа RTS камерчид бол бүр идэх үзүүштэй болно. Гоё болж байна. Одоо энэгээр гоё спорт машинууд байгаа тийм энийг харуулцгаая. Яа ингээд шаарж байгаа машин явж байна. За энэ пүүжгээг сонирхцгаа. Энэ бол пүүжгээ биш юм аа. За энэ Русны салгааны харцгаая. Яа, хамгийн гоё гэх нь ардталтай байна да. Юу аа да. Brown 210-ын багаж. Энэ бол багаж биш юм. Энэ бол усан ориглоор юм. Амар юм бэ. Юу игээ ицсэн бэ машин дотор. Энэ одоо пүрүүсла биш. Юу болгаа ицсэн бэ. За салааны хараа. Ваа яа. Энэ багажинд одоо юу байгаа юм болоо. Ваа. 090 сууяг эзэнтэй таарлаа. Манай автохуулга дээр бас ирж цэкөө одоо хуулга наадгуулж байсан залуу байна. За машинаагаа танилцуулаач. За сайн байна. Миний машин 2013 оных тэгээ сая 3 сард Японоос орж ирсэн. Тэгээ ер нь бол нэг доотлын ийдэнг манг бүх юм спорт байгаа тийш гээл авцаалагч гээл Монголд хийсэн зүйл нь бол суудал тэгээд таац алкантагаар хийсэн. Тэгээд ер нь тэгээд тийм их машин байгаа да. Хи амарч энэ та. Хоёулын багажинд байгаа компрессор юм байна, хий юм байна. Тэр хий амарч энэ та. Өөрийгөө өндөрлөн. Яа гэдэг юм бэ? Power Expo дээр Hawaii 70 хэрэг ирсэн байна. 70 мод. Вау. Бас л гоё орчин бүрдүүлжээ. Хоолны газар байна да энэ үрч.
Хувц хүртэл зарж байгаа шүү дээ. Шарлаг байна. Хоолууд байна. Энэ юу вэ? Бүтээгдэхүүнүүд зарж байна. Яа сайхан. Галинд шарлаг. Super in there. Hi. За ингээ шарлаг дээр ирлээ. Open house super. Гоё чимдаа шарлаг. Тэр кофе ухаар шийдсэн. Кофе нэг хэсэг дээр ирлээ. Coffee time. Power Exporter кофе шоп дээрсэн. Энэ хүнтэй байна. Үзэж байгаа хүмүүсээс нилээдгүй их байх шүү. Түрүү жилийнхаас бол их байгаа юм шиг надад санагдаж байна. Олон хүн ирсэн байна. Гоё байна. За дэрэгт бол бас тодорхой хэмжээний эрсдэлтэй спорт байна. Гэхдээ амь насанд бол халтай байх магадлал нь бас нэлээд бага гэж тооцогдсон юм байна лээ дэлхий дээр. Тэгээ өнөөдрийн баатал дээр бас нэг оролцсон автомашин бөксөөр нэлээд хүн даваар хийжээ. Нэлээд 1997 орж ирж байгаа харагдаж байна да. Болдгүй юу? Одоо чинийхийг тавьд үзье да. Чинийхийг тавиад зөөлгөрвөл Яах юм? тэмцээн дуусаад буцаагаад чинийхийг зөөлгөрвөл буцаад тавьж өгье. За. Тэгээд бүх сайныг хайж олно. Зүгээр урд шинийг зэхээд авсан дээр биш үү? Шинэ тэгээд бужааш. Аа. Сүүлд би эрдээр дахиад нөгөө нэг G мотор өссөн шүү дээ. Тэрнийхийг аваад тавьсан. Тэр ямар ч асуудалгүй. Би чи энэ нөгөө Энэ бол жохоо асуудалгүй гэдэг. Энэ Vice Open шинээр болохоор бас бүгд амар хатуу шинэ хатуу тийм байна гэж байх юм уу? Гэхдээ энэ ч софтуудаар эргэж байгаа юм чи тэгнэ гэхгүй байна. Аа? Өргөөд эргүүлэхээр бас хатуу юм уу? Хатуу. Аа? Өргөөд эргүүлэхээр үү? А тэгвэл баг оншил энэ юм биш үү? Үгүй тэгээ одоо нөгөө тоссын нөгөө нэг юунууд руу joint руу тосдог. Энэ банкнаас болд юм биш үстэй. Энэ банк яг юу ч орлдог баг. Уг нь бол 2-5 дээр зүгээр л явдаг ч тий. Энгийн 3000 дээр 4000. тий. За, Redline клубын дамжсан га эрдэн байна. За, энэ жилээс би STS ангилалд оролцож байгаа. За, одоо та бүхэнд яг ч нөхөр манай клуб ямар машинуудтай вэ гэдгийг танилцуулах чинь. За, би зүгээр ерөнхийд нь танилцуулна. Хүмүүс яг хаа дараа нөгөө нэг блог эднэрээр те илүү нарийн танилцуулсан, илүү тоноглолын тухай ярьсан блог бол хийгдэх баг. За, эхнээс нь танилцуулчаа. Эхний машин манай RX Ochroгийн MK4 Supra 2 GZ тэгэл компьютер дата гэл бүх юмтай машин. За энэ манай шинэ дүүгийн GZX 100 Mark 2. За энэ бас нэлээд юмтай компьютертай, дататай, форсунктай гоё машин байгаа. За энэ нөгөө алдарт манай Цэндэгийн Silva S15 байна. За энэ хойнд Boss 14. Монгол 63 Raceway-гийн манай очир бүрөө унж тэмцээнд оролцож байгаа. Энэ бол бүр нэг Оросд RDS-ийн тэмцээнд орж исэн машин. За энэ манай Zantka-гийн шинээр босгож байгаа. Энд чи хэдэн оных вүлээ? 22 оны GR 86. Бодохгүй бас бүтэн бүх юмнууд нь болоо гараад ирнэ. За энэ манай Жавхлан төгсөн. Жавхагийн SX 180 байна. За энэ манай Амра Монгол 63-ын амар төвшингийн MK5 Supra. Энэ бол бүр он залуу. 20 бас 22 3 оны. Тэгээд
Энэ машины онцлог нь юу байгаа вэ гэхээр энэ машин бүх юм нь өөрийнхоороо зүгээр урд нь Vice Pub дрифтинг тоногийн хөл гар тавьсан байгаа гэсэн үг. За. Энэ манай нөгөө саран цогтын Ар Монголын алдарт дрифтийн саран цогтын GSX 100 тамирч. Тийм MDS-ийн тамирч. Энэ бол нодлын MDS 3-т орсон машин. Тэгээд тоноглолууд нь маш гоё. Тэгээд дээрэс нь тамирч маань бас их сайн уралдаж байгаа ийм машин байна. Ер нь машин их гоё машин. За энэ миний уралдаж байгаа Chaser. За мөн ялгаа авахгүй компьютер дата юмтай. Тэгээд энэ машин дээрээ ч гэсэн бид нар бас нөгөө харж байгаа Lindon брэндийнхаа дугуйг тавиад уралдаж байгаа. Энэ дугуй маань ер нь бол зуралт маш өндөр байлаа. Сая онооны гараан дээр гарахад яг өмнө тавьжсэн зуралт багтаа дугуй шиг санаад хаа зөвхөд тэгшрэлт үүссэн асуудал ихний гараан дээр гарсан. Хоёр дахь дээр нь бол мэдээж тэр алдаагаа засаад юу ч гэсэн замаа бол бүтэн дуусгасан байгаа. За миний машин бол за манай энэ шин гишүүн дүүгийн маань S15 манай инженер Бакугийн төрсөн ахыхын хүүхэд унж байгаа 18 настай хүүхэд унж байгаа машин шүү. Бас замаа гой бүтээ яваад дуусгасан ба. За тэр 151 манай гялгарын машин байна да. За тэрний цааталтай. Харин тэр 151 чинийх өстэй. Тэ. За адилхан Chaser-ыг гурван энэ андуурж ин амар хүмүүс амар андуурж байна. Минийх тэр ирчээд танихтай андуурж ин, сараагийнх тэр очичоод минийхтэй андуурж ин хүмүүс амар андуурж. Замаа гайгүй явц тэ. Замаа бол ер нь бүтэн гоё явсан гэж бодож байгаа. Асфальтын дээр анхны тэмцээн үзлээ. Тэ анхны тэмцээн асфальттай. Энэ жилийн бол айс дээр бол нийлээ олдоо. болж штэ анхны тэмцээн гэх юм. Яг энэ машинагаа ерөөсөө нэг ч бэлтгэл хийж үзээгүй. Машина ерөөсөө нэг ч унж тест хийж үзээгүй байж байгаа л өчигдөр өглөө үүрээр машинаа дүнгэж асаагаал тэгээд ерөөсөө хаантай гараа. Өшөө гоё дахиад юм нэмээд хийгээд сайжруулах юм бол ямар ч зам дээр бол тэр явчихар л биш тий. Сайжруулах нь зөндөө ер нь бол дрифтийн машин нэлээ их юм хийжээж гоё дрифтэлдэг болно. Юу гэдэг нэг хоногийн дотор дрифтэлж байгаа машин болоос учиртай шүү. За энэ манай Zantaka-гийн S14 бас компьютер түүнийг дататай G3900 турбото гэж ер нь бол Монголын зам дээр бол хангалттай бэр хүчтэй машин байна. Манай энэ хэд маань бол ерөнхийдөө бид дандаа шин эхэлж байгаа хүмүүс байгаа болохоор машинаа дасчих гэдэг юм уу тэр талаасаа эсвэл туршлах гэдэг юм уу тэр талаасаа бас бэлтгэл сургуультаа сайн хийх шаардлагатай байгаа. Тэгээ мэдээж бэлтгэл сургуультаа идэвхтэй сайн хийх юм бол ямар ч юм сонирхолтой хичээл зүтгэлтэй байвал дрифтэд бол сайжрах боломжтой шүү. За юу вэ? Тав өгшөө. За. Ийм урлаа цаа. Өөрийнх юм энийх юм. Шинэ бодын нэг хичээлээс нэг таргал бас. Нөгөө 83.1 юм ба шүү те. Болдгоо. За энэ манай хуучин Япод үгийн унжсэн Chaser. Одоо лимиттэй буддгүй авсан байгаа машин. Энэ Mark 100 болохоор сая манай Баскагийн шинээр босгосон өчигдөр дөнгөж дата түүнинг нь хийгдээд зам дээр нэг ганц хоёр гарч үзээд дөнгөж туршил жигдэрхэл явж байгаа машин. Мэдээж Баска бас манай Баска маань юу яаж байгаа? Lindon брэндийн дугуугаар уралдана. Тэгээд дугууны тестийг бас Баска бит хоёр хамтарч хийсэн байгаа. Тэгээ энэ машин дээр бас өнөөдөр MDS Английн уралдаан дээр дугуй маань хэр байх нь харцгаая. Хэр хурдан байж чадах нь. Гэхдээ яг энэ машины хувьд юу гэхээр дөнгөж шинээр босч ирж байгаа машин учраас яг тэр дугуйг зөв миний төсөөлбөр одоо магадлалаар шүү. Бүрэн тест чадахгүй байж магадгүй энэ машин маань яг 100% жигдрээгүй байгаа гэсэн. Жигдрээд яг бүрэн хүчээ гаргаад ирэх юм бол энэ машин тэр дугуун дээр хангалттай явах боломжтой мөн юу гэдэг тэр дугуйг бүтэн тестлэх боломжтой. Нэлээд бяр тэнхээтэй машин босч байгаа Баскагийн бол. За энд болохоор нөгөө гаднаас ирсэн тамирчид маань энд байрлаж байгаа. За энэ жишээ нь ингээд Хятадын баг тамирчдын асар байж гин. Тэр нөгөө 7 настай хүүхэд маань бас сая STS англи бааталтаад манай
буйнаата бааталтаад ялсан байгаа. За тэгээ энэ BMW 7 настай хүүхэд штэ. Мотор нь болохоор 350 Z-ийнхаа энгийн мотортой. Үндсэндээ турбогийн мотор мэдээж тодорхой хэмжээний түүнийг хийсэн л байгаа л та. Сая би юуг нь үзсэн л дээ баатлын 7 настай хүүхэд гэхэд бол яг нөгөө нэг оноогоо авах, лайнараа явах, замынхаа зөв хэсгүүдээр явах гэдэг гүйцэтгэл бол сайн байлаа. Тэгээд мэдээж 7 настай хүүхэд 10 хэд 20 хүрээд ирэхийн үед бол тодорхой мэдээж бро ангиллын тамирчин бол болно. Энэ BMW илүү нодлон Монголд ирж ирсэн юм шиг бол энэ өнгөө өөрчилсөн байна. Нодлон бол ногоон өнгөтэйгээр ирж ирсэн. Энэ BMW бол бас нэлээд бярта хүчтэй юмтай машин байгаа да. Тэгээ гол нь бас яг манайхан нэг юм нь яаж ийм нөхөр манайхан компьютер дата тюнинг хийгээд ингээд ирдэг гол асуудал юун дээр очиод тулчаад байна нөхөр. Бензиний чанар муу нэгдүгээр одоо бол дата тюнинг инженерчлэл нь бол миний бодлоор бол маш сайжирсан. Ер нь асуудлыг шийдэж чаддаг болсон. Одоо гол нь манад өндөр октантай яг бүрэн шаталттай сайн чанарын бензин дутагдаад зарим жишээ нь манай сая Redline клубүүдийн машинууд бол Max одоо юу гэдэг хүчин ерөөс дээшээ өсгөж чадахгүй байхгүй аюулгүй байдлаа одоо дандаа safety байдлаар датаг нь бичиж байгаа. Тэгэхээр яг бүрэн гоё хүчээ яг тэр потенциалаа өндөр гадаа юу гэдэг 100% гаргаж чадахгүй байгаа. Зүгээр аль болохоор юу яах юм аа хөвчлэн одоо 98-ийн гуудаа дээр нь актаа өсгөж идэг лөө тийм зүйл хийж хэрэгэлдэг ашигладаг. Үгүй яг 98 дээр бичиж байгаа. Тэгээ яг тусгай зориултын төлш тусгай зориултын бензин ашиглах юм бол энэ машинууд хүчин шал өөр болно, хурд өөр болно гэх мэтлэн тусгай зориултын бензин гэснээс нарандаа тусгай зориултын бензин ашиглаж байгаа гэж хандсан надад. Тийм гэсэн. Нарандаа дээр очих. Hyperfuel. За сая манай мөнх болтын машин бетон мөргөөр яашлцсан. Тэгээд нөгөө машинаа унаад баатал нях гэж байна. Тэг яг дрифтийн тэмцээн дээр яг иймэрхүү процесс бол маш олон болдог. Яг зүгээр машин эвдрэх юм уу эсвэл бетон мөргөх, крашлах, хоорондоо мөргөлдөх үед маш богино хугацаанд түүнийг бүрэн бүтэн байдалд нь сэргээн засварлах гэдэг. Одоо энэ машин дээр бол жишээ нь тохиргоонуудаа бүрэн хийгээгүй байсан. Юмнуудаа бас ингээд богино хугацаанд дахиад тохируулаад одоо шууд бааталд гаргах чинь. Хей залуусаа сайн байна уу? Манай Black Team клуб дээр манай найз ирсэн байна. Тэгээд та бүхэнд манай клубын машинуудыг танилцуулцгаая. За энэ бол манай MDS англиар дурддаг Отгонбаатарын машин. GZX 100 Chaser маркийн машин байна. За энэ бол 90 Mark 2 1 GZ хөдөлгүүртэй. Одоогор моторонд нь янз бүрийн өргөтгөл хийгээгүй. Манай нөгөө Subaru-аар уралдаг байсан одоо 90 машин байна. За цаашаа явъя. Энэ болохоор манай клубт шинээр орсон тамирчин. Манай клубын шинэ гишүүн баяр сайхны Mark 2 байна. За энэ машины хувьд бол нэлээд том юмнуудыг бол хийцэн байгаа. Хурд төвшний хувьд бол маш гоё болсон байгаа. Миний бодлоор бол өргөтгөл юмаа хийгээд 2 дахь тэмцээн нөх. Одоо бол ер нь тестлэгдээд гоё явах боломжтой. За энэ бол миний машин байна. 1 GZ хөдөлгүүртэй, компьютертэй, нэг ойр зуурын анхан шатны юмнуудтай ийм машин байна. Энэ тэмцээнд энэ машинаараа орж байгаа. За энэ манай анх хоёрын машин мөн MDS англиар урддаг S13 гүйцэв байна. За тэгээ энэ машинд бол ер нь дрифтийн байж болох бүх өргөтгөлүүдийг бол хийцэн гэж бодож байгаа. Маш гоё машин. Өнөөдөр яаж явах нь харах гад одоо хүлээгээд англиа хүлээг байж байна. За энэ манай Эрхэн баярын машин байна. GZX 90 Mark 2. Яг моторын доторх юм нь бол одоогоор сайн мэдгүй байна. Манай клубын бас шинэ гишүүн байгаа. За урагшаа явъя. Энд нэг Supra харж байна. За энэ болохоор манай дүлгөөний машин мөн манай клубт саяхан шинээр орсон. За энэхүү машин бол Оросд ерөнхийдөө түүнинг бүх юмнуудыг хийгээд ирсэн. Ойролцоогоор бол нэг 750 морины хүчтэй гэж ярьдаг. Тэгээд 3 модтой. Тэгээд яг одоо аль өнөөдрийн тэмцээнд аль мод дээр орох нь мэдэхгүй байна. Хамгийн дээд мод дээр бол 750 морины хүч гэсэн үг. За манай Баян жаргалын машин байна. Баянагийн машин.
сая тэмцээндээ оролцоод нэг жоохон техникийн асуудал үүсчээд юмнуудыг үзээ байж гин. Креста сая турбоны жоохон асуудал үүссэн байна. Тэгээд одоо арийнхан баг хамт олон юмын янзлаа байж байна. За энэ болохоор манай Чулуунагийн машин энэхүү машинаар орж байгаа залуу болохоор Солонгос улсад ерөнхийдөө амьдардаг. Тэгээд Power Expo фестивалд оролцох гээд бүр зорж ирээд энэхүү машиныг аваад энэ тэмцээнд оролцож байна. За би тэгээд Black Team клубын тамирчин Бүрэн Баян байна. Баярлалаа. За SDS ангилалд нэлээд олон баталт ялт байгуулад байгаа. Эрдэнэ сүрэн буюу Суугийн. За SDS ангилалд амжилттай оролцож байгаа 2025 Power Expo-д нэлээд олон батлыг ард гарлаа штэ тий. Ямар хөө сэтгэлтэй байна? Сэтгэл өндөр байна уу. Тэгээд одоо яг дөрөвдөө үлдсэн болохоор илүү сайн хичээндэл гэж бодож байна да. Шалбар руу орохын тулд тий. За сая цэцэг авлаа штэ найзаадаасаа тий. Тийм манай найзууд ирж дэмжээ. За цогтой амжилт хүсье. Баярлаа. Я. За SDS ангиллаа. Сүүлийн 4 багтлын нэг нь явж байна. Амар. Яа. Катнерт маш ойрхон өнгөрлөө. Одоо ч их гал гарсан юм би болох ч юм да тий. Тийм л дөгшөө. Тий. Тэс янзын орно тий. Сүүлийн хэд үзсэн яг ч гал үзүүлж штэ. За өнөөдөр ч маргасаа. За тийм. Давно настал год. Эцэг маань машин болоод 2 шийдвэр бэлтгүүлсэн. Компьютер түүний хийсэн. Идэ бичдэг машин байна. Машин явж байгаа компьютер маань гэж 2.2 олгож томруулж өөрөөр нь бичсэн байгаа. Одоогоор уралдаж байгаа. Одоогоор уралдаж байгаа ганцхан машин байна. Да. Он спрашивает, какие у вас эмоции? Ну, масштаб мероприятия сам крутой такой, огромный масштаб. Вот. Но единственное то, что нас подвели организаторы с машинами, они пообещали нам машины, но мы уже 4-й день ждем, машин нет. Вот. И вчера нас поддержал V6 Club, вот, V6 Club, это V6 Club. Да, они нас поддержали и
пообщались с организаторами, наехали на него. Вот, и все пилоты, включая монгольских пилотов, отказались участвовать на соревнованиях, потому что нас так обманули. Вот, но он сейчас оплатил машины нам. Вот, и после вот этого вашего местного сейчас соревнования, после этого этапа, завтра нам уже дадут машины. И переведи, наверное, да? Одоо юу гинэ? Энэ үйл ажиллагааны ерөөдөө цар өрөө их өргөн байна гинэ. Их том болж байна. Тэгтээ яг нэг таалагдахгүй юм. Нэг эвгүй юм болохоор бидэд машин амлсан. Машин амлсан машинуудыг болохоор одоо хүртэл өгөөг байгаа. Тэгээд өчигдөртөө ерөөдөө ярилцаж тохиолдсон ерөөдөө V6 гэдэг клубынхаа машинуудыг амлаад маргааш гэхэд ерөөдөө машинуудыг бидэн болгосон. Бидэд ерөөдөө дрифтлээ маргааш одоо интернет сервис эхлэн. Тэрний дагуу энд оролцсноо гинэ. Предоставили 3 машины, это мне SX предоставили, потом вон стоит Mark II в 90-м кузове, но его выбрала кореянка, она с Южной Кореи, она постоянно приезжает к нам в Казахстан, участвует у нас в Central Asia Drift Show, вот, и она выбрала эту машину, а мой друг выбрал Mark II в 100-м кузове, да, но если кореянке это не понравится, она возьмет Mark II в 100-м кузове, а мой друг поедет на этой машине. Вот. Все понятно. За ерөөдөө ингээд манайхнаас болохоор 3 машин санал болгосон юм байна. За эхний машин болохоор тэр цагаан өнгөтэй Mark 90 байгаа юм байна. За ерөөдөө энэ Mark 90 дээр нь болохоор Солонгосын тамирчин оролцохоор болсон. Энэ Солонгосын тамирчин болохоор Кыргызстан руу ерөөдөө байнга орж иж дрифт шоунд нь оролцсон юм байна. За тэгээд Mark 90 санал болгосон байна. Хоёр дахь машин 100 Mark. За 3 дахь машин болохоор SX гэсэн 3 дахь машин санал болгосон. За тэгээд энэ 3 машинаар оролцсноо гэж байна. Одоо ингээд STS англиар далд авсан. Ойлгомжтой болтой байна. Наяа дугаарыг тамирчин STS мөнгөн мэт боллоо. За баярын мөч. Энэ машинаа гоотой. Өдөр өнөө өсөө үлээсэн тэмцээнд амжилттай оролцоод бас байр эзэндээ баяртай байна. За дөнгөж сая STS англи авраг тодорсон бол одоо MDS мэргэжлийн ангиллийнхаа дрифтлэхэд бэлэн болсон байна. Одоо машинуудаа асаагаад дрифтийн талбайлгаа хөдөлцөөж байна. Какой турбо у него? 20J турбо. Но это же небольшая, это маленькая. Ну маленькая, ну очень. Да, отзывчивая, да. Да, она маленькая, но отзывчивая. У нас в основном турбины ставят 35-84. 35-е большие. За суугийнхаа сэтгэлээ сонсё. Тэмцээнд маш амжилттай оролцлоо. Харамсалтайгаар бас нэг санаандгүй азгүй тохиолдол үүсч шиг боллоо тий. Тэгтээ бас үзэгчдийн дунд сууж агаад гэд харсан. Жохон муухай санагдлаа. Тэгтээ яг ямар ч амжилттай оролцлоо. Сэтгэл ямар байна? Өндөр байна уу? Өнөөдөр айгүй өглөө болоод машин дэрэг болохгүй айгүй хэцүүсэн. Тэгээ янзалж гараад тэгээд энэ хүртэл ингээ сайн авсандаа болвол сэтгэл хангалуун байгаа. За тэгээд дараагийн тэмцээнд нь маш том амжилтыг хүсье. Заавал дараа жил алт аваарай. За тийм ээ. Баярлаа. Баярлаа. За мэргэжлийн ангиллах MDS хан бөөндөө одоо цуваа талбай дээр явж үзүүлэх гэж байна. Тэгээд маш олон гайхалтай машинууд, маш ур чадвартай тамирчид MDS ангиллалд
гал гарсан тулаануудыг хамтдаа хийх байгаа. Эй, nice. Бүгдийг хамлаачлаа. Гоё болсон. Сүүлд өстө гоё болсон. Хаацлаа. Булгаа. Булгаа тавьж зү да. Өдөрлөө минийх бол амар зурсан. Одоо юу гэсэн дугуугаа тавьчих юм шиг үү? Би бол хангалттай зуралтай гэж тооцож юу вэ? Бид нар нөгөө сэрүүхэнд туршихад боломжийн юм шиг санагдажсэн боловч халуунд бол бүр бирта машинд бол надад бол хангалттай зуралтай гэж санагдсан. Одоо гоё явчлаа. Одоо энэгээр явна. За Power Expo 2025 дээр бас урлагийн тоглолт болчихж байгаа бололтой байна. Power Expo 2025-ын сэтгэл ямар хөө байна? Ер нь ямар хөө зохион байгуулагдаж байгаа шиг байна? Power ер нь ингэж байна. Тэс жил үздэг хүний тооч олон болж байна. Сонирхдаг тэмцээн уралдаанд нь ордог хүмүүс нь ч олон болж байна. Дахиад дээрэс нь нөгөө автын одоо нөгөө худалдаа үйлчлэгээ эрхэлдэг байгууллагуудын оролцох үсгэлэн худалдаанд гэсэн амар том газар. Одоо жишээ нь жижиг талбай дээр байдаг байсан шүү дээ. Энэ ингээд нэлээд том талбай эзлээд байдаг болцсон байна. Тэгээд ер нь баг нэг юм юу болцсон шүү дээ. Хотын соёл юм шиг. Юм болцсон. Надад бол хоолны хэсэг нь айгүй өргөн болсон байлээ. Жишээ нь бид ирлээ. За Power Expo дээр шорлог хийж байгаа залуу дээр өдөр бас ирж бичлэг хийсэн. Тэгээд ер нь бол яг энэ Power Expo-гийн сэтгэл ямар хөө байна өөрчөө. Тэгээ олон жил гарч байгаа ерөөдөө өдөр жил ирэх тусмал айгүй тийм өргөн цар үртэй залуучдын хамарс үйл ажиллагаа болж байгаа нь улам өөр надад илүү таалагдж байгаа. Тэгээ анхнаас нь яваад ингээд энэ өдийн хүртэл ингээд өөрийн брэндийг үүсгэж явж байгаа надад маш их таатаад. Жохон чааш чамраад Олон систем даач. Тэгээ одоо тэмцээний өмнөх бэлтгэл ямар хөө байна? Сэтгэл ямар байна? За нойр үдгээр юм байшлаг ээ л гэж. Өргөө арга цагаал. Өргөө арга цагаал нойр үдгээр. Машина чимээл. Одоо шинэ 5 цаг болж байна. За ганаас тэмцээний өмнөх сэтгэл ямар байна? Энэ тэмцээнд явахтай тэгэл бэлдэж амжсангүй. Гэтэ яг тэмцээн гоё болох бах. Өөрөө амар сүртэй амжилт үзүүлэхгүй ч гэсэн зүгээр тэгж магадгүй л гэж бодож байгаа. Зүгээр тэмцээн фестивал нь бол гоё болно. Тэгээд дууссан чи манай бро суугаар нам унтсан. Их л ядарч байгаа юм байна да. Аргагүй тий. Хэдэн өдөр